Сайн байцгаана уу? Ингээд бүгдээрээ Semicon mini series-ийн 4-р дугаараар оролцож байна. Өнөөдөр бүгдээрээ ASML-ийн талаар ярилцгаана. Эхлээд өмнөх дугааруудаа жоохон дуусчээ. Чип гэж юу юм бэ? За чип нь болохоор бүх ухаалаг гар утас компьютерт бүгдээ одоо электроник төхөөрөмж ихэнхит нь хэрэглэж байгаа. Дотроо цахилгаан дамжуулах чадвартай тийм integrated circuit гэдэг юм бэлтгэсэн төхөөрөмж байна гэсэн. Дотроо ингээд тооцоолол их цахилгаан дамжуулах боломжтой. Тэгээ энэ маань болохоор нэг элсний төрөл өгдөг силикасан. Тэгээд тэрнийг ашиглаад ингот гэдэг нэг юм хөрвүүлээд нэг юм төхөөрөмжөнд уралт оруулаад бэлтгэж гаргаад нөгөөдөө зүсээд хавтан болгоод вейфер буюу жижиг хавтан болгоод тэрэн дээрээ дүрсээ гаргаад паттерн буюу ямар хэлбэртэй юу хийх ёстой гэдгээ дахин хийгээ шараад бэлдээд тэр маань одоо энэ дай буюу чипний үндсэн суурь нь болчихж байгаа. За тэгээ энэ нөгөө нэг том юм чинь айгүй олон чип гарна 100 200 ч юм те. Тэрнийгээ нэг ингэ чипэнд одоо хийгээд бэлэн болгохтой гэсэн. За тэгвэл энэ чипийг хийдэг айгүй олон компани байдаг. Тэр компаниуд нь төхөөрөмжөө нэг компаниас авдаг хөвчлээ. Тэр нь болохоор ASML. За тэр компани юу юм бэ гэхээр Advanced Semiconductor Materials Lithography гэдэг нэртэй. Ер нь бол энэ semiconductor буюу энэ хагас дамжуулагчийн материал зориулсан lithography гэдэг нэг шарах тэр үндсэн үйл ажиллагаа. Тэрнийг нь хийдэг компани. За өөрөөсөө болохоор 84 онтой 40 жилийн өмнө Нидерландад Philips нэмхэн ASM International-ийн хоёр компани нэгдлээс үүссэн. За тэгээд тухайн үед анх үүсээд одоо бидний бахан явж байгаа сүүлдээ Philips нь гараад те одоо энэ ASML International бас байхгүй болоод ASML нэг тусдаа public компани болсон. Одоогийн байдлаар 44 мянган ажилтнтай. За 250 тэрбум үнэлгээтэй. Энэ болохоор маркет кап гэж савлж идэг. За ойролцоогоор 250. Тэгээд өнөөдрийн байдлаар бол тэр нэг ихний топ 50 даа бол багтчихэдэг нэлээд том компаниудын нэг нь болцсон гэсэн үг хэлээд. За тэгээд өнгөрсөн онд бол 28 тэрбум сейлс хийсэн. Тэгээ энэ маань болохоор ер нь бол сүүлийн үед ингээ байна өсөж байгаа 26, 27, 28 ч гэдэг өсөж яваа. Тэгээд 5000 гаруй supply буюу хангагчтай янз бүрийн компаниуд хамтарч ажилладаг гэсэн. Төхөөрөмжүүд авдаг, эсвэл төхөөрөмжтэй хэрэгтэй хэсгүүдээ авдаг, партууд авдаг те. Тэгээд ASML гэдэг компани маань анх бол Philips-ээс гаралтай. За одоо өөрсдөө бол 40 жил болсон. За Philips нь бол 130 жил болсон тий. Бид нар бол одоо тийм Philips аягүй электрон төхөөрөмжийг ашигладаг. Одоо ч гэсэн байгаа. Анх бол нэг гэрлийн чийдэнтэй light bulb хийж эхэлж исэн. Одоо төрөл бүрийн хийжсэн. Тэгээд 100-аад жилийн өмнө өөрсдийнхөө тийм лаб гэж үүсгэхэд төрөл бүрийн туршилт хийдэг байсан байгаа. Тэдний одоо нэг одоо тийм туршилтын нэг хэсэг нь одоо ASML болж эхэлсэн гэсэн үг. За тэгээд энэ компани маань болохоор ерөнхийдөө нэг юм 3 төрлийн бүтээгдэхүүн зараад байгаа. Нэг нь болохоор lithography гэдэг хамгийн үндсэн нэг шаарддаг twin scan гэдэг нэртэй дотроо 2 төрөлтэй. Нэг нь арай жоохон хуучны загвар, нэг нь сүүлийн үеийн орчин үеийн загвар илүү жижигхэн илүү нарийныг хийж чаддаг. Энэ extreme ultraviolet гэдэг нэг 3 нанометр гэдэг хэмжээтэй. Одоо удахгүй нэг 2 нанометр болоод байгаа. Тэгээ энэ маань болохоор илүү үнэтэй хамгийн сүүлийн үеийн одоогийн байдлаар зөвхөн ASML гэдэг компани хийж байгаа бусад компаниуд чадахгүй байгаа. Deep дээр нөгөөдгөн дээр болохоор өөр компаниуд байгаа. Тэрнээс гадна шардаг юмнасаа гадна шарсан юмаа шалгадаг энэ metrology inspection гэдэг бас нэг төхөөрөмжүүд байгаа. Хэр сайн шардж байна, алтаагүй байна уу, ямар байна гэдгийг шалгадаг. Энэ дээр нэг юм хоёр төхөөрөмж байдаг. Нөгөө талаасаа бас computational lithography буюу шарахаас өмнө ямар байвал одоо ямар дүрсээр ямар одоо тийм өнцгөр зөв шаруул хамгийн сайн одоо бүтээгдэхүүн гарах үед тооцдог тийм бас нэг бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр энэ одоо нэг датагаа шалгадаг эсвэл нэг AI энэ ашигладаг те. Тэгэхээр энэ 3 төхөөрөмж маань нийлээд өөрсдийнх нь holistic lithography буюу ингээд бүрэн цогц бүтээгдэхүүнийг санал болгоод байгаа гэсэн. Тэгээ энэ маань нөгөө нэг том чип бүтээхийн нөгөө нэг явцсан ерөөсөө энэ 3 дугаар шатанд л байгаа гэсэн. Lithography шатанд л энэ нөгөө нэг шалдаг юмаа шараад бэлдээ шалгаад болгоод байна гэсэн. Бусад шатанд нь болохоор өөр компаниуд өөр төхөөрөмжүүд ажиллаж байдаг. За тэгээд товчхон хэлэх юм бол ASML гэдэг нь ASML Lithography 84 оноос эхэлсэн Philips-ээс гаралтай. За одоогийн байдлаар дэлхийн топ 50 компанийн нэг нь болцсон. Тэгээ 250 орчим тэрбум долларын үнэлгээтэй. За өнгөрсөн онд бол 28 тэрбумын сейлс хийсэн. Энэ жил ч гэсэн бас 29 30 та ер нь нэг тийм өсөж байгаа трендтэй. За тэгээд 44 мянган ажилтнтай дэлхийн нэг
100 хэдэн 140 ч юм байна тий орны өөр хүмүүс нэг 60 хэдэн локейшн байрлалд 5,000 supplierтай ажилладаг. За Монголд бол одоо MCS шиг ч юм тий айгүй олон ингээд хангаар нийлүүлэгч оюутлогоо шиг ч юм тий олон хүмүүстэй компаниуд ажилладаг. Өөрсдийнх нь үндсэн бүтээгдэхүүн буюу шаарддаг бүтээгдэхүүн. Гэтэл тэрнтэйгээ хамт ажилладаг, нийлж ажилладаг бас нэг хоёр өөр төрлийн нийлээд ийм гурван төрлийн бүтээгдэхүүн holistic triangle гэж байгаа. За тэгээд хамгийн үнэтэй энэ нөгөө нэг EUV гэх машин байна. Энэ нь болохоор одоо нэг double decker гэдэг нэг Английн нэг улаан машин байдаг ч тийм давхар тэрнээс том, нэлийн том. За тэгээд 3 Boeing онгоцоор зөөдөг. Тэгээд нэг ширхэг нэг 200 хэдэн сая долларын үнэтэй, нэлийн үнэтэй. За энэ болохоор хоёр дахин багтай арай нэг жижигхэн хэмжээтэй. Гэтэ хуурчных нь арай жоохон хурцсан. Гэтэ бас л нэлийн том EUV тэгээд төрлийн машинууд. За тэгээд шалгадаг, чанарыг шалгадаг метрологийн төрлийн машинууд байгаа. Чанар нь сайн байна уу, зөв байна уу, алдаагүй нүдийг шалгадаг. Энэ дээрээ бас ELD-стар EBM гэдэг өөр төрлийн машинууд байгаа. Нөгөө талдаа тооцоол хийдэг, яавал хамгийн зөвөр шарах уу те яаж юм уу зөв хийх үүдийг шалгадаг. За тэгээ энэ гурван маань ингээд нийлээд бие биендээ датагаа дамжуулаад хамтдаа ажиллаж нөгөө нэг чип үйлдвэрлэж байгаа TSMC ч юм Samsung-д одоо хамгийн сайн үр дүн авчирдаг гэсэн. Тэгээд ийм гурван төрлийн бүтээгдэхүүнээ зардаг. За тэгээ өнөөдрийн байдлаараа ASML-ийн талаар товчхон бөгөөд ерөнхий юмнуудын мэдээллүүдийг өглөө. За дараагийн дугаараараа хэдүүлээ технологи нь юу вэ? Tech stack нь юу вэ? Энэ одоо нөгөө нэг машиныг ажиллуулдаг софтвер нь юу байдаг? Ямар технологи ашиглаад байна вэ? Ямар процесс явагддаг вэ гэдэг талаас нь ярилцгаая.